23 настай Ли Робертс учир бүтүүлгээр алга болж, ардаа хариулт үгүй олон хачирхалтай баримт үлдээгээд 21 жил болсон байна. Америк нэгдсэн улсын түүхэнд хамгийн хачирхалтай байдлаар хүн алга болсон хэрэгүүдийн нэг Ли Робертсын алга болсон хэргийн талаар тодорхой өгүүлье. Ли Робертс 1976 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хойд Каролайн мужийн Дарам хотод айлын бага охин болон мэндэлжээ. Тэрээр дээр нэг ахтай, нэг эгчтэй бөгөөд бусдын адил хүүхэд насаа өнгөрөөсөн байна. Лиг 17-той байхад нь түүний аавд уушхны архаг өвчин илрүүлсэн байна. Энэ явдлаас эхлэн Лигийн амьдралыг өөрчилсөн үйл явдлууд араараасаа өрнөх болно. Түүнийг 20 настай 2 дугаар курсын оюутан байхад нь ээж нь зүрхний шигдээсээр гинэт үгүй болов. Энэ нь тэдний гэрт мэдээж гинтийн том цохилт болсон байна. Тэр дундаа Лигийн хувьд энэ маш хүндэр туссан бөгөөд ээжийнхээ хормын бүгжийг хадгалан авсан байна. Лин бүгжийг хорон согт салгадгүй байсан ба ээжтэйгээ холбогдох холбоос мэт үзэн нандиндаг байж. Энэ явдлаас хойш удалгүй 1998 оны намар Ли автосолд орж хүнд гэмтсэн ба баруун гуй болон уушгинтаа гэмтэл авсан байна. Эмчнэр мэс заслын аргаар түүний баруун гуйнд бэхэлгээний зориултад төмөр суулгасан ба энэ нь түүнийг хөл дээрээ явахад тус болох зориулттай бөгөөд түүний бүх насаараа хамт байх эд эрхтэн болсон гэсэн үг юм. Өөнөөс жил хүрэхгүй хугацааны дараа бас нэг уу гашуу нөмөрсөн нь түүний эцэг хууч өвчнөөхөө улмаас нас барлаа. Энэ бүгдийн дараа Ли огцом өөрчлөгдсөн бөгөөд шинэ найз нөхөдтэй болж амьдралын хэмнэлээ өөрчилж сургуулиа хүртэл орхижээ. Түүний ах Хитс энэ шийдвэрээс нь болиулах гэж зөндөө ятгсан боловч тус болоогүй байна. Ли амьдрал сургуульд сурч өнгөрөөхөд хитрхи богинохон гэж үзэн өөрийн дуртай зүйлээ хийж амьдрахаар шийдснэ ах эгчтэй хэлсэн байна. Сургуулиа орхисон Ли шин сонирхолтой болж гитар тоглох, амьдралын утга учирын талаар шүлэг бичих, муур дижих болсон байна. Мөн энэ үеэр Ли зохиолч Джек Керуакийн зохиолуудад шимтэх болжээ. Энэ бүхэн түүнийг уу гашуугаас багч гэсэн холдуулж байна гэж түүний ойр дотныхон үзсэн байна. Зохиолч Керуаки өөрийн зохиолуудад Вашингтон мужид байрлах Хойд Каскадын нурууны нэгэн оргил болох эзгүүрлийн оргил гэх ууланд амьдарч байх үеийн явдлуудаа бичдэг байж. Түүний найз Жанин Виллерийн хожим хийснээр Ли тэр зохиолуудад гүнзгий автаж зохиолж гардаг эзгүүрлийн оргил гэх уул руу явах хүсэлтэй байгаагаа түүнд ярьжээ. Мөн Лигийн хамтран байр түрээсэлдэг найз Николын хэлснээр Ли түүнээс хамт аялалд явах талаар асуусан бөгөөд энэ санал түн сонирхолтой санагдсан ч тэр ажилтай тул ажлаа орхиод явж чадахгүй гэдгээ хэлээд татгалцсан байна. 2000 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Ли өөрийн эгч Каратайгаа уцаар ярьсан ба тэд ойр зургийн зүйл ярьсан бөгөөд ойрын хугацаанд уулзалтыг тохирсон ч яг тодорхой цаг товлоогүй байна. Тэр үед Ли эгчтэй ямар нэгэн аялын талаар яриаггүй байна. Энэ өдөр түүний байр хамтран түрээсэлдэг найз Никол өглөө нь ажилдаа яваад оройн нэрэхэд Ли болон түүний 1993 оны цагаан Jeep Cherokee машин мөн байсангүй. Гэвч Николын явдалд ач холбогдол өгөөгүй ба Ли сургуулаа орхисноос хойш хүссэн үедээ яваад хүссэн үедээ ирдэг болсон бөгөөд энэ нь түүний хувьд хэвийн явдал байв. Гэвч Ли маргааш нь ирээгүйд Никол санаа зовж эхэлсэн ба түүний эгч Карад хэлсэн байна. Кара болон Никол түүний өрөөнд орсон ба хувцас болон хувийн эд зүйлс мөн түүний муур биа байхгүй байгааг олж мэджээ. Тэд Лигийн найзууд руу залгсан ба ямар нэг хариулт олоогүй тул түүний орох дуртай байсан кафе болон хоолны газруудаар хайсан ч сураг гаргаж чадаагүй байна. Кара бодохдоо Ли аль нэг тийшээ зугаалахаар явсан ба өөрт нь уттаж хаана байгааг хизээ ирэхээ хэлнэ гэж итгэн хүлээж байжээ. Гэвч тоног өнгөрөхөд сураг гараагүй тул 3 дугаар сарын 13-ны даваа гарагт Кара цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Цагдаа нар мөрдлөгийн явцад Лигийн найз Жанин Виллерийг олж уулзсан бөгөөд тэрээр Лигийн аяллаа талаар ярьсан зүйлийг тэдэнд хэлжээ. Энэ үеэр түүний эгч Кара Лигийн гэрт очиж түүний өрөөг илүү сайн үзсэн ба эд тогшил дундаас нугалсан цаас олсон байна. Тэр цаасанд жишээрийн муурны инээмсэглэлийг зурсан байсан ба энэ муур нь Льюис Кэрролын Алиса гайхамшигын орон зохиолд гардаг бөгөөд тэр муур нь байнга инээмсэглэж байдаг ба гэнэт шилжилтийн алга болох эсвэл дагаарт аажмаар замхран алга болдог чадвартай муурны дүр юм. Лигийн зохиолын үнэт шүтэн бишрэгч байсан бөгөөд Кара энэ зургийг чухал деталь гэж үзжээ. Тэрээр цаасны нөгөө талд захидал байсан ба би бол амиа хорлогч биш харин ч эсэргээрээ гэж бичжээ. Мөн захидалд өөрийн хайртай зохиолч
Джек Кервакагийн талаар дурдсан байна. Энэ бол захианы ориг текст болон түүний орчуулга юм. Мөн захидлын хамт Николд зориулсан хэдэн доллар байсан ба байрны хэрэгцээний төлбөрт үлдээсэн байна. Энэ захидлыг олсон Кара түүнийг ямар ч байсан өөрийн хүсэлтээр явсан талаар мэдэж багцуултгой тайвширсан байна. Шалгалтын явцад Ли 3 дугаар сарын 9-ний өдөр эгч Каратайгаа уцаар ярихаасаа өмнө тэрээр банкнд хадгаламжнаас $3,000 бэлнээр авсан байна. Мөн түүний картны хуулгын мэдээгээр 3 дугаар сарын 9-ний өдрийнхөө орой Ли Теннесси мужийн Мемфисийн ойролцоох буудлын өрөөний төлбөр төлсөн байна. Үүнээс хойш тэр ихэвчлэн шатхуун авахд карта ашигласан ба түүний картны баримтуудаар Лигийн явсан маршрутыг гаргасан юм. Тэр баруун зүг рүү муж хоорондын замаар явсан бөгөөд Калифорни муж орсон байна. Тэндээс Ли хойд зүг рүү эргэж муж хоорондох 5 дугаар замаар Орегон мужийн Брукс гэх газарт ирсэн байна. 3 дугаар сарын 13-ны өглөө түүний сүүлийн баримт бүртгэгдсэн ба тэрээр Брукст байрлах Pilot Travel Center гэх газраас бензин хийсэн байна. Түүний картны худалдан авалтуудаас гаргасан маршрут эзгүүрлийн оргил руу явж байгааг илтгэж байлаа. 3 дугаар сарын 13-наас хойш түүний карт хаанч ашиглагдаагүй бөгөөд түүнд банкнаас авсан их хэмжээний бэлэн мөнгө байгааг мөрдөгчд мэдж байсан юм. Лигийн эгч Кара хэдий санаа зовж байсан ч Лиг аялаас буцаж ирнэ гэж итгэн төвчээртэй хүлээж байлаа. Гэвч 3 дугаар сарын 18-ны өдөр тэр бүгд гэнэт өөрчлөгдсөн юм. Энэ бол Карагийн 26 насны төрс өдөр байсан бөгөөд дүүгээ минь төрөхээр ярих байх гэж хүлээж байсан ч түүний оронд аимшигт мэдээ хүлээн авсан юм. Вашингтон мужийн цагдаагийн газраас түүнд Лигийн машиныг олсон ч Лиг өөрийг нь олоогүй талаар мэдээлсэн байна. Түүний машин уулын замд осолцсон байдалтай олдсон бөгөөд цагдаагийн мэдгдснээр Canyon Creek гэх замаар 18-ны өглөө гүйж явсан эхнэр нөхөр хоёр түүний машиныг олж цагдаад мэдгдсэн байна. Энэ нь хөдөөгийн зам бөгөөд мод бэлтгэлийн машин л хаяа явдаг, нутгийн иргэд явдаггүй хөдөлгөөн багтаа зам байж. Эхнэр нөхөр хоёр гүйж яваад замын дэргэд хувцас олсон бөгөөд сонирд зандаа хөтлөгдөн тэд замын хажуу руу модон дунд буусан бөгөөд тэнд бас энэ тэндгүй хувцас тарсан байдалтай ба зарим нь модны мөчөр сүлгөөтэй байж тэд мөн жолооны үнэлэх болон түүний паспортыг олсон байна. Мөн цаахантай Лигийн машиныг харсан байна. Машин маш их эвдрэлтэй байсан тул тэд осол болсныг ойлгон цагдаад мэдэгджээ. Хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийнхны дүгнэлтээр машин 60 км орчим цагийн хугацаатай явсан бөгөөд эвдрэлийн зэрэгээр нь тэд машин замаас гараад доош унахдаа хид хид удаа бүтэн эргэсэн гэдгийг тогтоосон байна. Цагдаа нар тэр хавар жолоочдыг хайсан боловч юу ч олоогүй байна. Мөн энэ үзэлгээр нэг хачиргалтай зүйл олсон нь машины хагарахад цонхыг бүтээлгээр халахалсан явдал байв. Энэ нь магадгүй тэр ослын дараа амьд гарч машинда тодорхой хугацаанд амьд байсан байх гэсэн таамаг төрүүлсэн юм. Гэвч ослын байдлыг дүгнсэн шинжээчид тэр амьд гарч чадсан бол машинд хүнд гэмтэл авах тул тийм амархан өөрөө машинаа орхиод явах магадлал маш бага гэж үзсэн байна. Үзэлгийн явцад өөр нэг сонирхолтой зүйл байсан нь тэндээс нэг ч тусал цус олдоогүй бөгөөд ослын үед ихэвчлэн машины рүүл болон урд салхины шилэнд жолоочин улмар үлддэг байна. Гэвч энд ямар ч хүн байсан гэх улмар олдоогүй байна. Цагдаагийнхан тэр хавийн эмнэлэг моргийг шалгасан ч Ли олдоогүй байна. Машинд Лигийн хувцас, гитар, диск, төрөвч, фотокамер гэх мэт хувийн эзүүс байсан бөгөөд мөн муурны хоол болон муурны үүр олдсон ч муур нь өөрөө олдоогүй юм. Тэд хэргийн учрыг олоогүй бөгөөд машиныг хэн нэгэн зориудаар унгаасан гэх улмарч олдоогүй ба хүн байсан ч улмар олдоогүйд цагдаа нар мухардалд орсон юм. Лигийн хувцсны халааснаас $2,000 бэлнээр олцсон нь түүнийг мөнгө бага өрсөн гэдгийг илтгэж байна. Түүний машин дотроос олдсон зүйлс дундаас нэг зүйл Лигийн ойр дотныхны гайхшруулсан бөгөөд тэр бол машины шалнаас олдсон түүний ээжийн хормын бөгж байсан юм. Лигийн найзын хэлснээр би Лиг таньдаг болсон цагаас л тэр энэ бөгжөө хизээж тайлж байгаагүй. Энэ бол түүний хамгийн үнэтэй зүйл байсан юм. Цагдаагийнхан бүгжийг машины шалан дээрээс олсон нь биднийг маш их цочирдууллаа гэсэн байна. Цагдаагийнхан хэргийн цаашдын ажиллагааны сэжим олсон нь тэрээр 3 сарын 13-ны өдрийн American Beauty киноны тасалбар байсан юм. Энэ кинотеатр нь Беллингхэм хотын Беллис Фэр худалдааны төвд байрладаг бөгөөд
14 цаг 10 минутанд эхэлсэн байна. Энэ нь түүнийг Беллингхэм хотод ирснийг нотлох бөгөөд мөрдөгчд тэнд Литэй ямар нэгэн зүйл тохиолдсон байж болох юм гэж үзжээ. Тэд хотод 40 мянган ширхэг түүний зурагтай цаас сэвлэн өнцөг болон бүрт нааж хотын иргэд тэдэнд туслах байх гэж найдаж байлаа. Цагдаагийнхан кинотеатрын ажилтнаас асуусан боловч тэдлийг санахгүй байсан байна. Мөн тэдлийг тэр худалдааны төвд хоол идсэн байх гэж таамагласан бөгөөд худалдааны төвд ганцхан хоолны газар байлаа. Хоолны газрын ажилчид Лиг сансан ба тэрээр түүний хоёр талд нь хоёр эрэгтэй хүн суусан байсан гэжээ. Түүнтэй хоол идэж байх зураа юм ярьсан байж болох хоёр хүнийг хайсан бөгөөд тэдний нэг нь олцсон байна. Тэрээр хоол идэх зураа дэрэгдээ суусан Литэй юм ярьсан ба Ли түүнд зохиолч Кирваки болон эзгүүрлэн ориглын талаар ярьсан гэжээ. Тэрээр Лиг маш найрсаг эмэгтэй байсан гэж хэлсэн бөгөөд Лигийн нөгөө талд сууж байсан хүнийг дүрсэлсэн байна. Тэрээр Ли түүнтэй бас юм ярьж байсан гэж мэдэгдэжээ. Цагдаагийнхан мөн нөгөө хүнийг олсон ба тэрээр нөгөө гэрчин хэлсэнтэй ижил зүйл ярьсан ба зөрсөн ч зүйл байсан юм. Эхний гэрчин хэлснээр Ли хоолны газраас ганцаараа явсан гэсэн бол хоёр дахь гэрчин хэлснээр тэр өөр нэг эрэгтэй хүнтэй явсан гэсэн юм. Хоёр дахь гэрч мөн хамт явсан гэх эрэгтэйг маш сайн тодорхой дүрсэлж хэлсэн бөгөөд цагдаа нар түүний дүр төрхийг дүрсжүүлжээ. Гэрчин хэлснээр Ли энэ хүнийг баарэ гэж дуудсан гэсэн ч бусад өөр гэрчүүд хинч энэ мэдээг баталж чадаагүй юм. Цагдаа нар хоёр дахь гэрчийг худлаа хэлсэн байж магадгүй гэж үзэн түүнийг шижиглэж эхэлсэн юм. Лигийн машиныг олсноос 2-7 хоногийн дараа цагдаагийн газарт нэгэн хачирхалтай дуудлага ирсэн бөгөөд тэрээр өөрийнхөө нэрийг хэлээгүй ба эрэгтэй хүн байсан юм. Түүний хэлснээр эхнэр нь Лиг харсан бөгөөд тэрээр Беллингхэмээс 90 км-ийн зайтай шатхуун түгээх станцын ойролцоо явж байсан ба төөрсөн байдалтай харагдсан гэжээ. Цагдаа нар өөр зүйлс асуух гэсэн боловч өнөөх залгсан хүн сандарч твдсэн байдалтай уцаа тасалсан юм. Энэ хүний яриаг нотлох ямар ч зүйл байгаагүй бөгөөд мөн тэр хаваар Лигийн зургийг үзүүлэн эрэл хийсэн боловч түүнийг хинч хараагүй гэсэн юм. Үүний дараагаар цагдаа нар түүний хамгийн сүүлд шатхуун авсан Брукс дэх пайлот центрээс түүний камерын бичлэгийг авлаа. Бичлэгт тэрээр Ли тайван харагдсан бөгөөд тэр өөрийн хайртай бүрх малгайгаа өмссөн байдалтай касн төлбөрөө төлж байгаа нь бичлэгт үлдсэн байна. Бичлэгийн үеэр ноцтой зүйл олдоогүй ч Ли гадаа байгаа машиныхаа зүг шагаан харж байгаа бөгөөд магадгүй тэр хин нэгэн л үуч харж байсан байж болох юм. Харамсалтай нь гадаа зогсоол дээр ямар ч камер байхгүй учраас яг юу Ли тэгж их анхаарлаа хандуулсан талаар мэдэх боломжгүй байсан юм. Цагдаагийнхан түүний карт болон дансыг тогтмол хяндаг бөгөөд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ба хэрэг зогсон байдалд орлоо. Тэд түүний эгч Карагаас машиныг нь яах талаар асуусан бөгөөд Кара ирээдүйд мөрдлөгөд нэмэр болох боломжтой байх гэж үзсэн машиныг цагдаагийн газарт хэргийн нотлох баримтын хуваар үлдээхийг хүссэн байна. Ингэснээр Лигийн машин цагдаагийн газрын хашаанд очсон юм. 2006 онд Лигийн хэргийн мөрдөгч тэтгэврт гарч хэрэг мөрдөгч Коллинс болон Смитэд шилжсэн байна. Хэргийг авсан даруйдаа мөрдөгчд машинд анхаарлаа хандуулсан юм. Анх хэргийн шалгах үед машиныг маш сайн үтсэн ч шалгагдаагүй ганцхан хэсэг байсан нь машины хамрын хэсэг юм. Тэд үзлэгийн явцад моторын хэсэгт үл таних эрэгтэй хүний хурууныхээ олсон бөгөөд мөн моторт гадны нөлөө орсон шинж тэмдэг илэрсэн юм. Лигийн машины стартерын релэний тагийг хэн нэгэн тайлсан байсан бөгөөд энэ нь машиныг дотрон суухгүйгээр асааж жолоочгүйгээр хөдлөх боломж олгох байна. Цагдаа нар ийм аргаар магадгүй Лигийн машиныг онхолтуулсан байж болцсохгүй гэж үзжээ. Тэд мөн Лигийн олдсон хувцсыг холбооны мөрдөх товчонд ДНК-гийн шинжилгээ хийлгэхээр өгснөөс гадна тэр хавийн оршин суугчдаас автомеханикийн мэдгэдэг хүмүүсийн нэрсийг шүүлсэн байна. Гэвч хачирхтаа Литэй хоолны газар таарсан хоёр дахь гэрч буюу Лиг баарыг их эрэгтэйтэй хамт явахыг харсан гэх хүн цэрэгт байхдаа автомеханикийн мэдлэг олж авсан нь тодорхой болсон юм. Гэвч тэр явдлаас дараахан тэр хүн Канада руу нүүж тэнд амьдарч байгаа нь тогтооглоо. Биеэр асууж чадахгүй болсон цагдаа нар Канадын цагдаад хүсэлт гарган түүний хурууныхээ болон ДНК-г явуулахыг хүссэн байна. Энэ ажил 2 жилийн хугацааг эзэлсэн ба эцэст нь түүний хурууныхээ машин дээр хээтэд таараагүй. Холбооны мөрдөх товчоо мөн тэр үеэр Лигийн хувцснаас эрэгтэй хүний ДНК олсон бөгөөд тэр нь өнөх Канадад байгаа гэрчийнхтэй
таарсан хэсэг талаар мэдээ байхгүй байгаа юм. Магадгүй таараагүй учраас энэ талаар хаанч дурдаагүй байж болох юм. Одоо Ли Робертстой юу тохиолдсон талаар түгээмэл хэдэн таамагуудтай танилцъя. Эхний таамаг бол Ли замаас гарч осолдоод амьд гарсан бөгөөд нэг хэсэг машинд амьдэрсэн гэх таамаг. Энэ таамагийн талд түүний машины цонхонд өлгөөтэй байсан бүтээлэг байгаа бөгөөд тэрээр ослын үед өөрөө ийм байдалд орох боломжгүй юм. Тэр машинда хэсэг ам хорогдож байгаад тэр газрыг орхин тусламж ирэн явж байхдаа төөрөн хүрээлэн буурчин нөлөөгөөр ам өргөцсөн гэх таамаг юм. Тэр мөн энэ үед ослын улмаас толгойдоо гэмтэл авч ой санамжаа алдсан гэх таамаг бөгөөд тэрээр зөвхөн ой санамжаа алдсан нөхцөлд тэр ээжийнхээ бүгжийг орхин явах боломжтой юм. Түүний ойр дотныхны үдснээр Ли тэр бүгжийг тайлах хоёр л нөхцөл байгаа юм. Нэг бол тэр ой санамжаа алдах, нэг бол хэн нэгэн түүний бүгжийг хүчээр тайлсан байх боломжтой гэж. Гэвч энэ таамагийн эсрэг баримт нь машинд ослын үед хүн байсан гэх ямар ч улмар байгаагүй явдал юм. Өөр нэг таамаг нь тэр амиа хорлсон гэх боловч түүний цогцос олдоог нь бас ачирхалтай. Энэ тал дээр өөр нэгэн баримт байгаа бөгөөд бичлэгийн төгсгөл хэсэг та бүхнийг маш ачирхалтай баримт хүлээж байна. Хоёр дахь таамаг бол тэр богино хугацаанд ойр дотныхны алдсан нь түүний сэтгцэн эмгэгтэй болгосон бөгөөд тэрээр эрүүл ухаанаа алдаж, ойд зүгтааж, ам өргөцсөн гэх таамаг юм. Гурав дахь таамаг бол хэдүүлээ гэртээ эргэж ирэх гэж байсан мэт боловч тэрээр өөртчтэн төлөвлөж алга болсон явдал юм. Тэр ослыг хиймлэр үүсгэн магадгүй тэр хэн нэгэн эрэгтэйтэй танилцаж хамтдаа зүгтаад шинэ амьдрал эхлүүлсэн гэсэн таамаг юм. Энэ таамаг хэдий бага магадлалтайч байх боломжтой бөгөөд түүнийг алга болсны дараа Лиг харсан гэх хэд хэдэн дуудлага ирсэн ч энэ нь батлагдаагүй юм. Магадгүй тэр хаа нэгтээ өөр нэрээр амьдарч ууж болох юм. Дөрөв дэх таамаг бол Лиг хин нэгэн барьцаалсан бөгөөд түүний машиныг осолдуулан өөрийг нь хөнөөгөөд олдохооргүй нуусан гэх таамаг юм. Энэ таамагийн талд түүний машины моторт гадны нөлөө орсон баримт мөн түүнийг баарыг их эрэгтэйтэй хамт явсан талаар мэдээнүүд юм. Гэвч түүний мөнгө болон үнд хүрэх бүх эд зүйлс машинд байсан нь энэ боломжит хэргийн сэтлэн дээрэн биш байсан гэлтгэн. Энэ таамагт хамгийн их хамааралтай байж болох хүн бол хоолны газар байсан хоёр дахь гэрч бөгөөд түүнээс өөр хинч хараагүй баарыг их хүний талаар худлаа хэлсэн мөн автомеханикийн мэдлэг туршлагатаагаас гадна энэ явдлын дараагаар Канад руу цагаачилж амьдэрсэн зэрэг баримтууд байгаа юм. Төгсгөлд нь амлсан ёсоор хачирхалтай нэгэн баримтыг дуртах нь зүйтэй байх. Ли Робертсын өндөр 167 см бөгөөд 98 онд орсон автоослын дүнд баруун гуйнда төмөр суулгах ёстой билээ. 2014 оны 1 сарын 1-ний өдөр Лигийн алга болсон газрын ойролцоо нэгэн цогц олдсон бөгөөд тэрээр 33-аас 55 орчим настай цагаан арьстай эрэгтэй хүний цогцсыг шинжилжээ. Олдсон цогц нь 165 см өндөртэй хүний цогцос ба Лигээс 2 см-аар бага юм. Гэвч хамгийн хачирхалтай нь олдсон цогцсны баруун гуйнд төмөр суулгац байсан ба төмөр суулгацын бүртгэлийн дугаараар нь хайхад тэрээр 98 онд үйлдвэрсэн суулгац байсан байна. Сураггүй болсон хүмүүсийн болон хэн тодорхойгүй хүмүүсийг бүртгэдэг сайт дээр байгаа мэдээллийг та бүхэнд харуулъя. Хүүс нь 90, нас нь 33-аас 55. Нас барсан хугацаа 1998-аас 2013 оны хооронд. Ли 2000 онд алга болсон. Өндөр нь ойролцоогоор 165 см орчим. Лигийн өндөр 167 см. Байршлын хувьд Ваткомын ойролцоо модлог газар гэж. Тэр хавьд Лигийн машин олдсон билээ. Бидэнд байгаа энэ мэдээгээр хүүс, нас, өндөр нь таарахгүй байна. Гэвч бас яг Лигийн алга болсон газрын ойролцоо өндөртэй хүн яг адилхан баруун гуйнда 98 онд суулгасан төмөр суулгастай гэхээр энэ бүхэн хачирхалтай биш гэж юу? Ли 21 жилийн өмнө алга болсон. Гэхдээ энэ хооронд бидэнд хариултаасаа илүү их асуулт байна. Одоо болтол энэ хэрэг Ваткомын цагдаагийн хэсэгт учир нь олдоогүй гэсэн ангилалд байж байна. Түүний машины моторонд хэн гар хүрв? Машины цонхонд өлгөөтэй байсан бүтээлэг. Машинд хаягдсан үлдсэн түүний хайртай бүгж.
Гэрчүүдийн өгсөн зөрүүтэй хачиралтай мэдүүлгүүд, нууцлагдмал Барри, Лигийн үлдээсэн учир битүүлэг загтал болон хамгийн гол нь Ли Робертс өөрөө хайчсан бай. Түүнтэй юу тохиолдов? Гэх зэрэг ойлгомжгүй, хариулт үгүй асуултууд энэ хэрэгт үлдлээ. Та бүхэн өөрсдийн таамагаас сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Удахгүй өшөө сонирхолтой явдлуудаар иргэн уулзцгаая.